Шингэн өглөөний мэндийг хүргэе үзэгчдээ сайхан амарцгаас нөө шинэ өдөр ярилцлагын нэвтрүүлэг өнөөдөр ээлж дугаарыг үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. За студид таны эрүүл мэндэд хэрэгцээт мэдээлэл хүрэхээр Double Health компани үүсгэн байгуулагч профессор Шовдрын төмөрс хөрөлцөн ирсэн байгаа. Танд өглөөний мэндийг хүргэе. За өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр ер нь бол Double Health компани хувьд гэх юм бол яг монголчуудын биеийн онцлогт тохирсон Монголын өрсөнд ургасан бүтээгдэхүүнүүдээр бол хэрэглэгчдийн тийм ээ эрүүл мэндэд бол хэрэгцээт бүтээгдэхүүнийг хүргэсээр бас нэлээдгүй олон жилийн ард үдчихлээ. Тэглээ. За тэгэхээр энэ удаад яг онцлог зүйл юу вэ нүү? Дээрээс нь бас сав баглаг бодлын үед их гоё юмсаг болсон шүү дээ. За тэгэхээр доктор Шовдрын төмөрс миний одоо 23 жилийн одоо судалгааны бүтээл. Би өөрөө яг энэ иммуны системээр хамгаалсан л да биотехнологиор. Орхотон биокэ бэлтгэлийн одоо өнөөдөр би гол танилцуулгыг хийхийг бас өсч нь урд нь хийжээс үзэгчд маань мэдэж байгаа. За юу гэхээр орхотон бэлтгэл бол тухайн хүний организмын одоо гений төвшөнд, эсийн төвшөнд био зохицуулт хийж гэдэг юм коджуулсан бүтээгдэхүүн. Ямар нэгэн одоо тэр химийн одоо элемент, өнгө будаг оруулагч гэж байхгүй. Тэ? Өөрөөр хэлбэл Монгол хүний физиолог тохируулсан ийм одоо онцлогтой бүтээгдэхүүн байгаа. За ягаад энэ ингэж хэлж яах вэ зэрэг ер нь бол манай бүтээгдэхүүн бол 10 хэдэн төрөл байгаа. Цаашид бас олшрох ийм төлөвлөгөөтэй бид нар ажиллаж байгаа. За би одоо шалган бүтээгдэхүүнээ ерөнхий одоо үйлчлэгийг хэлж гэж бодож байна. Энэ бол ерөөсө түрүү гений төвшөнд, эсийн төвшөнд богцуулт хийнэ гэдэг маань хүн бол ер нь 3 зүйлээр анхаарах хэрэгтэй байдаг. Ялангуяа Монгол хүн бол нэгдүгээрт нь цусын систем байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нас залуу цус шингээ гэж бид нар ярьдаг. Ийм уламжлалтай ард түмэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зэрэг цусыг бол яах вэ одоо манай бүтээгдэхүүн бол залуу төвчөнд авъяачгүй. Маш одоо организмаар маш хүчтэй юм циркуляц хийдэг, урсгал хийдэг ийм системээр хөгжих үйлчлэгээтэй. За энэ цусын систем яадаг вэ зэрэг өөрөөр хэлбэл манайхан ялангуяа ахмад сүүлийн залуучууд бас их тохиолддог болсон мэт цус өтгөрдөг. Энэс үүдээ даралт докторгүй болдог. Толгоо өвддөг, зүрх хэлсдэг тий. Тэгээд цаашдах нь халигсан судсууд болон магистрасуудад нь бүгд ирдэг байхгүй юу? Гэтэл энийг одоо ингэж ус шингэрүүлснээрээ биологийн аргаар шингэрүүлж байгаа механикаар биш шүү. Ингэж өгснөөр энэ бүх эмзэгдлээс бас салхаас гадна организм яг өөр аюул сайхан тийм залуу сэтгэлтэй залуу од ирч хүчтэй болж идэг байхгүй юу? За ингээд орхотон биокэ бэлтгэлийн дараагийн нэг үйлчлэгээ юу гэхээр хүн Монгол хүн ялангуяа Монгол хүн чинь бол энэ Аз ТV, Европ ТV-с шал өөр онцгой ард түмэн байхгүй юу? Эрс тэрс уур амьсгалд загсан цогцчдаг. Дээр нь хүнд хоолтой ард түмэн байхгүй. Тэгэхээр бид нар дархлаагаа алдлаа гэж ярьдаг байхгүй. Дархлаагаа алдлаа гэж яриад байна юу гэхээр энэ бие махбод дотор чинь одоо эсэлтик процесс маш их явагдчихж байгаа. Тэгэхээр манай хоёр дахь одоо үндсэн чиглэлийн танилцуулга юу гэхээр дархлаа буюу дотор цэвэрлэгч бэлтгэл байгаа. Шинээр гаргасан байгаа. За энэ ямар үүрэгтэй гэдээ бас сонирхож магадгүй. Энэ нь шүү дээ. Одоо ходоод нарийн бүрдүүн гэдээс 12 нулаа гэдсний хананд ба гүнд нь биологийн цэвэрлэг хийж өгнө. Эний үрдэнд яг цөс тодорхой хэмжээгээр цэвэрлэгд нь элэг цэвэрлэгд нь нойр болчиход тодорхой цэвэрлэж өгдөг байхгүй юу? Өөрөөр хэлбэл эрүүлжих үндэс суурийг тавигдаад ирчихэж байгаа юм. Ингэснээр хүний биед байх ёстой ашигтай бактери гэж ярьдаг. Энэ ашигтай бактерийг тодорхой эсийн төвшөнд нь зохицуулаад тэгээд ням бактери вирус эсрүүцэх чадвар маш өндөр түвшинд бий болчихно. Залуу түвшинд бий болчихно. За гуравт нь одоо чиглэлээр юу танилцуулах зэрэг ялангуяа монголчууд бид нар нэг ингээ бодороо Монголын ард түмэн биднийг одоо Оросын ард түмэн уу, Германы юм уу, Японтой хязгаарлахад бид нар асар их таягд толдог бол. Нас ихаар тий. Тэд таягд толгонд баг болчихдог. Энэ бас л бидний нэг талайн төвшний дээр дор байдалтай Монгол улсын одоо хоол хүнстэй онцгой байхгүй юу? Өөрөөр хэлбэл ясанд байх макро микро элементүүд алдчихдаг. Тэгэхээр тэр хүний яс биш ингээд гатаа ингээд мод ингээд удахаар өгөрчдөг дөө. Яг тийм болчдөг. Тэгэхээр манай тэр бүтээгдэхүүн бол яг хөө тэр ясыг эргүүлээд залуу болгоно. Бид нэг юм яриад байгаа шүү дээ. Орхоотой бэлтгэлийг хэрэглэсэн тохиолдолд залуучнаа гэдэг нь хүн заавал арьсаараа залуучих биш л дээ. Дотор эрэхтнээрээ, цусаараа, ясаараа ингээд залуу байх хэрэгтэй байхгүй юу? Тэгжээж тэр хүн өөртөө энерги эрч хүч хоригдуулах хэрэгтэй байдаг л да. За ингээд би бүтээгдэхүүнээс тодорхой дараалал нь танилцуул гэж бодож байна. Жишээлх юм бол орхоотой овдис гэж бүтээгдэхүүн. Хоёул түрүү ярьсан. За овдис бүтээгдэхүүний ямар одоо ид шидтэй юм бэ? Тэ ямар одоо үйлчлэгээтэй юм бэ гэж манайхан сонирхож байгаа. Энэ бол нөгөө хүний цусыг шингэлээд даралтыг 80-120-д яг хийм барьдаг. Тийм одоо дотор нь байгаа фермент. Энийг бид нар олж ялгаж энийг яаж үйлдвэрлэж байна. Энэ хаанч дахин давтагдахгүй үйлдэл. Ягаад тэгэхээр энэ чиглэлээр би өөрөө хамгаалсан учраас миний бүтээл биш үү? Нэгэнд хамгаалаад бүртгэцөөч дахин давтагддаггүй байхгүй юу? Сайжирч болно, өөрчилж болно, тэ?
Тэгэхээр энэ маань одоо ингээд зөвхөн даралт ингээд доктордоо цус чингэлхээс гадна одоо эсийн төвшөнд хүний организмд ямар макро микро элементүүд ямар одоо үл орлогдох амин гүшил байхыг ямар одоо кальц фосфор ямар хэмжээгээр байхыг бүгдийн биологийн аргаараа бидний оролцоогүйгээр зохицуулж өгдөг юм коджуулсан бүтээгдэхүүн. Энэ үр дүнд яг тухайн нөгөө хүмүүс одоо нойргүй байна, даралт хөдлөөд байна, толгоо өвдөж байна, зэрэг төлсөж байна, тэгэл одоо халгасан цуцгууд бөглөрсөн байна. Одоо зурхны одоо магистрал энэ юунууд бөглөрсөн байна. Доошо хүнд бол венива артерийн цуцаг гэж байдаг. Вений цуц ялангуяа маш их хөлөнгө байж байгаа байхгүй юу? Тэгээ энэ бүгдийг бөглөрлөлтийг биосэтгүүр хийж байгаа. Биосэтгүүр. Энэс үүдээд хүн яг хөгшрөлт удаачрна, мартам хай болохгүй түрүүний хэлсэн шин тэмдгүүд бүгд сайхан хайдаж өөртөө ихтгэлтэй болдог. Өвдөс. Үүнээс гадна өвдөс бүтээгдэхүүн харшаал дээр нь цоллог эргэтнүүдийг яг цусан хангамж, эрүүл цусан хангамж хангаж өгнө. Биологийн аргаараа тэнд бодис солилцогч хүчтэй болдог байхгүй юу? За хоёрт нь би одоо юу танилцуулах гэж байна гэхээр зэрэг түр одоо ярьлаа ясвэгчүүдгч асуудлыг би яриа гэж бодож байна. Ясвэгчүүдгч бэлбэл ямар өрхтэй бай гэдэг. Өөрөөр хэлбэл түр хоёулаа ингээд товчгоо явсан хүн организм бол ингээд амьд энэ төлхийд ингээд төрж ихнээсээ хойш бол ялангуяа 30-аас дээш насаас эхлээд бид мэдгүй яс хэвэрчээд байдаг. Хамгийн энгийн түгээмэл бид нар ингээд шүд ингээд хорхоодож барьж унах гал байдаг штэ. Энэ бүгдийг бол яг хаа энэ ясвэгчүүдгчд бол хийм барьж чадна. Залууч болно. Хизээч та залуу хүмүүс бол одоо юу гэдгийг 30 гараад 40-өөс шүдэн өнс ойлгоход байхгүй болно яванда. Ахмад насынхан бол тэр ясанд байдаг одоо микро элементүүдтэй алдчихж байгаа байхгүй юу? Энийг яг эргүүлээд 30 хэдийн настай юм шиг ясыг чинь бэхжүүлж өгөхөр ясна чадaltaй болоод иж байгаа байхгүй. Энэс үүдээд бол одоо ясвэгчүүдчийг юунд хэрэгжилж яах вэ гэхээр зэрэг аливаа нэг одоо ахмадууд маань ямар шүдий залуучууч байна бос суугаад хүндрэлтэй болдог. Дээр нь яг ингээд гимтчгээд байдаг. Хурд дээр нь гимтчтэй. Гимтчих юм бол эдгэрч өгдөг. Эдгэрч юм бол тэнгэрийн мууханд өвдөөд байдаг гэд манайхан ярьдаг шүү дээ. Энэ бүгд ор үндэсгүй байхгүй. Ийм одоо чухал үйлчлэгээтэй ийм бүтээгдэхүүн байгаа. Маш олон хүмүүс хэрэглээд манай бүтээгдэхүүнөө бүр ингээд 4 хөл дээр босч чадахгүйсэн хүмүүс хэрэглээд 7 хоногийн дотор босоод ирж байна. 7 хоногийн дотор наран тул гүгээд ирлээ энэ тэгээд одоо бид нар бол тэмсэтгэлээ бичиж хийж байгаа зөндөө байж байгаа л да. Дараа нь бид нар бол юу яа? Төрөө улчирхай бэлтмэлийг танилцуулж бодож байгаа. За төрөө улчирхай бэлтмэл бол мэдээж манай эрчүүдэд одоо тохиолддог бас нэг эмгэгийн нэг л дээ. Өөрөө хэд ойрхон шээж байна те. Шээс одоо тасалдж байна, муу шээж байна, шээс үлдэж байна. Энэс үүдээ төрөө улчирхайн томролт, өрөвсөс шохоолжид хавдраг явдаг байхгүй юу? Энэ бүгдийг төрөө улчирхайн бэлтмэл яг ор үндэсгүйгээр угаар нэмжиж байгаа. Би түрүү нэг зүйлийг давтаж хэлэх юм асуун. Өөрөө манай орхиодоо бэлтмэл маань аливаа нэг зүйлийг шин тэмдгийн эмчилгээнээс илүүтэйгээр шалтгааны нэмчилж өгч байгаа. Тухайн одоо эмгийг шалтгаан юу вэ? Юунаас үүдээд вэ? Юунаас үүд. Тэрийг айлгахчаа тэр хүн яг эрүүл сарвал болох гэсэн бүрдээд ирж байгаа байхгүй юу? За ийм одоо давуу тал онцлогтой. За үүний дараа одоо үе мөчний шингэн төлжүүлэгчийг танилцуулъя. За энэ бол одоо ялангуяа ер нь хүний ингээд үе мөч хүнд бол нэг 128 148 орчим би антамцлал хвшилдэд арай жоох андуурч магадгүй 148 орчим үе байдаг байхгүй юу. Тэгээд тэр үеүүдийн шингэнээр ингээд хангагдчихийдэг. Тэр шингэн яг одоо алдагддаг байхгүй бол даралтаас болоо зарцаа давчлаа. Тэгээд энэ маань сүүлдээ нэг ёсны одоо голын усыг хатаад шавар болдог байхгүй. Тэгэхээр үе мөчний шингэн бэлтмэлийг хэрэглэсээр эсийн төвчн тэр шингэн нөхөд өгчөж байгаа. Эний үр дүнд яг хөхөж үе хоорондын зэ холдоод ирнэ. Дахиад яваанда уужуудаа нөгөө нэг яс сургалт буюу тэр шаварч нь яг дэвтэж ирэх нөхцөнд бүрдэж байгаа. Тэгэхээр бид нар заавал тэр одоо патош хийлгээд хэрэг байна уу гэдгийг одоо энэ бол биологийн аргаараа эмчилгээ гэнэ гэж бид одоо судалгаандаа хийж гаргаж ирээд байгаа байхгүй юу. За үүний дараа бол бид нар одоо уушиг бэлбэл гэж байгаа энийг танилцуулъя. За уушиг бэлбэл уушиг эргэтэн маань хүний хамгийн гол үүрэг маань нэг амьсгалах хэрэгтэй байхгүй юу? Гол үүрэг маань тэр. Гэтэл нөгөө нэг янз бүрийн эмгигээс янз бүрийн одоо макро микро элементийн алдагдаас болоод хүний биотентрээс болоод уушиг эргэтэн маань яг капиллярд нь бөглөгчж байгаа юм. Тэгээ энэ бөглөрөлт нь удааснасаа үүдэл нөгөө нэг шохоожилт болох тэгээд одоо уушигны хавдар ч юм уу тэгээ бүр цаашлаад их юм сүрьяа ч юм уу ийм өчнөд байгаа. Тэгэхээр манай бэлтгэлийг хэрэглэснээр таны уушгийг чөлөөлөд өгч.
Нөгөө капиллярууд чинь чөлөөж өгнө шүү дээ. Тэнд хэрэгтэй хэрэггүй бохирдсон одоо юу гэдэг идэ бэрч бүгдийг шахна гэсэн. Биологийн аргаараа шүү. Механикаар биш. Энэ миний үгэнд нэг биологийн аргаар гэдгийг манай эзэгчд маш сайн анхаарах гэж найдаж байна. Яагаад энэ үед авточ хэлээд тэр хүн байна шүү дээ. Тэр ямар нэгэн тийм механикаар өөргөө амжилж био аргаар амжилах юм бол яах вэ? Бүр залуу насаа хадгалж явах боломжтой байхгүй юу? Тэгэхээр тэр биологийн аргаараа ингэж эмчилдэг ийм зүйл байгаа. За үүний дараа хэдүүлээ аюу хэсэг нойр болчихын бэлтгэлийг одоо тайлбарж хийж болж байна. Нойр болчихын бэлтгэл маань мэдээж хүн бол ялангуяа манай монголчуудын нөгөө тохиолдог эмгэгийн нэлээ одоо бас ахиу одоо байр суурийг эзэлдэг маань нойр болчихын байдаг шүү дээ тий. Тэгэхээр зэрэг нойр болчихын гэдэг маань одоо бас л одоо юунаас үүдгөө гэхээр мэдээж хоол боловсруулах системийн нэг энэ. Ийм учраас бол нойр болчихын үйл ажиллагааг бид нар бол яаж идэвхжүүлж өгч вэ гэхээр нойр болчихын ямар одоо ферментүүд хэрэгтэй байх хэвээр юм. Тэр нойр болчихоо ямар үүрэгтэй. Яагаад тэр фермент гормоно алдаад байгаа юм. Тэрийг ингээд эсийн түвшинд нь бий болгоод өгөх зэрэг тэр аянда бүрддэг ийм өксөд байгаа. Жишээлбэл одоо манайхан гэдэг чинь нэг нойр болчихоо өвдөж байна. Энэгээр хатгуулж чана гэдэг юм уу, цанхааж чана гэдэг юм уу те. Одоо ингээд иймэрхүү ярьдаг хоол мол шингэхгүй байна гэдэг юм уу те. Энэ бүгд бол яг эрүүлчих юм боломжтой. За дараагийн бэлтгэл дээр юу танилцуулах вэ гэхээр зэрэг юу яа элэг бэлтгэлийг танилцуулъя. Нойр болчиххадаа үндсэндээ бол одоо ойролцоо байгаа. За элэг бол одоо мэдээж үйл ажиллагааны гол эмгэгийн нэг нь бол хамгийн гол нь одоо шүүлтүр хэрэгтэй байдаг. Гэвч нөгөө шүүлтүрийн одоо цусаа ингээд шүүд сэрж явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл бид нөгөө нэг антамаа хувьд ингээд механик боловсруулалтыг амнда хийгээд цаашаа биологийн боловсруулалт хийгээд эсийн төвшин боловсруулалт хийдэг байхгүй. Гэтэл ингээд нөгөө боловсруулалтын явцын тунд судсаар ингээд нөгөө нэг өөх тосны үлдэгдлүүд ингээд элгэн дээр үлдчихдэг юм байна. Тэгээ энэс үүдэл илэх өвчлөж байгаа. Нөгөө вирустэй болох ч гэдэг юм уу, циррозтой ч гэдэг юм уу. Тэгэхээр зэрэг манай бэлтгэл яг тэр элхэнд үлдчихсэн тосыг нейтрализаци хийж сармж болж байгаа. Сарамж болж байна. Элийг чөлөөлж гин гэсэн үг. Инхээр элийг яг нөгөө ажиллах хэвийн нөхцөл бүрдээд ирэхэд зэрэг одоо элийг эрүүлж эхэлж байгаа байхгүй юу? Айдар бол одоо гидсэн ингээд устчихсан те. Тэгээд одоо янз бүр болсон хүмүүсд ирдгэлээ зөндөө манайхаа уугаад бол эрүүл болчихсон тохиол зөндөө байж. За энэ хоёртой холбоотой би одоо хелика гэж бэлтгэлийг танилцуулъя гэж бодож байна. Хелика бол ходоодны үйл ажиллагаа, ходоодонд хелика бактери одоо ихсэх те. Дахиад ходоодныхаа улайх, цанхайх, тэгээд одоо ходоодны өрөвсөл, хоол шингэхгүй байх энэ бүгдийг яг өөрөө зогсоож өгдөг байна. Тэгээ манай бэлтгэлүүдийн нэг онцлог би давтаж хэлье. Био зохицуулалтыг өөрөө хийдэг тэм кодчулсан бэлтгэл байхгүй юу? Давуу тал нь. Монголын хөрсөн нугсан. Тэгээд нөгөө давал нь монголчуудынхаа физиологийн онцлог тохируулчихсан. За үүний дараа би одоо юу яаж гээ? Сүүлийн үед одоо гарч байгаа тураах бэлтгэлийн тухай би бас танилцуулж гэж бодож байна. Тураах бэлтгэл бол одоо энэ ялангуяа тураах бэлтгэл дээр бол би нэ одоо их тийм ач холбогдол өгч байгаа. Олон жил бид нар судалгаа хийгээ те. Хүнийг биологийн аргаар нь өсгөхгүйгээр хоолыг сойхгүйгээр те. Тэгээд тэр организмд байгаа ашигтай бактери гэдэг юм уу тэр макроэлементүүд алдагдал оруулахгүйгээр яаж тураах вэ гэдэг асуулт чинь. За манай бэлтгэлийг одоо тураах бэлтгэлийг хэрэглэсэн тохиолдолд бол яг мэдээж эхлээд энэ хүн бол гэц дотор асар их хэрэггүй зүгээр агуулж явдаг байхгүй юу? Тэрийг гадагшлаад энэний үрдэнд яг нөгөө зүрхний ич байдаг юм уу, элгэний ич байдаг юм уу, харингийн ич байдаг юм уу өөгчлөө шатж ирнэ. Дотор өөгчлөлтүүд. Тийм. Тэгэхээр та биологийн аргаараа гэц хүзэн байхгүй болоод ирэх байхгүй юу? Турж эхэлнэ. За үүний дараа би юу танилцуулах вэ гэхээр бас хүмүүс танилцж байгаа. Сүүлийн үед одоо манайхаас одоо гарч байгаа бүтээлүүд байж байгаа. Шүд бэлтгэл гэдэг ингээд бид нар гаргаж ирж байгаа. За энийг танилцуулъя гэж бодож байна. Ялангуяа залуучууд маань одоо ийм тохиолддог. Ер нь залуучууд маань анзаардаг үл дээ. Би залуу байхдаа ч анзаардаг үл байсан байхгүй юу? Тэгээд ингээд нас ихаар хүний шүд гэдэг маань яадаг вэ? Гол одоо зэвсэг штэ хоолундаа идэг. Шүд эрүүлэл би эрүүл байх хэвээр. Активитет бол тэр шүднийхээ эрүүл мэндийг алддаг байхгүй юу? Анзааралгүйгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг манай шүд бэлтгэл гол үйлчлэг нь юу вэ нөхөө зэрэг одоо сүүлийн үед бол манайхан одоо ялангуяа энэ буулийн өрөвсөлж аюултай байна. Буулийн өрөвсөл. Буулийн өрөвслийг те ямар нэгэн тийм гадны зэвсэг одоо орцоогоор нам эмчилж байгаа. Нам эмчилж байгаа. За ингэснийхээ үр дүнд яг таны шүд бэхжиж эхэлнэ. Шүд хорхоодохгүй, чулуучихгүй те. Шүд уналтаа сэргийлж өгдөг ийм одоо юутай байгаа. Давуу талуудтай байгаа. За үүний дараа бол одоо юу яа хоёлаа
арьс чангалагч гэж ийм бэлтгэл гарсан байна. Тий. Энэ бол одоо үнэндээ гайхалтай арьсыг бол биологиар чангална. Энд бол би бардам хэлж чадна. Таны хувьд өөрөө яг хэрэглэж үзсэн юм бүтээгдэхүүн мэдээж хүмүүс тэгдэг штэ. Өөрөө яриалдаг өөрсдөө яг энэ бүтээгдэхүүн хэрэглээд ямар үр дүнгууд гарсан бэ? Тэрийг хуваалцаач гэдэг аягүй. Тий, одоо энэ ингэчээ дараа нь хэлээд хоёлаа ярьж. За арьс бэлтгэл ямар өгтэй вэ гэж одоо манайхан. Ер нь манай эмэгтэйчүүд гэхгүй эрэгтэйчүүд маш их ялгаахгүй арьсаа сайхан болж байгаа хэвээр. Энийн арьсны бидний одоо бэлтгэл нэгдүгээр арьсыг яг сайхан татж өгнө. Би аргаар. Тэгээ арьс өнгөө алдахгүй. Салхинд одоо нар салхинд яг муудахгүй, өнгө алдахгүй, чигшлээ алдахгүй. Арьсанд хэрэгтэй тэр одоо фермент гормонуудыг одоо бий болгож өгдөг тийм ийм даваа талтай. Би бол энэ бэлтгэл дээр та яг одоо манай энэ арьс татгчийг хэрэглэсэн тохиолдод байна шүү дээ. Сарын дотор тийм 5-аас 15 жилийн насад барагдах болно. Энд би хэлж чадна. За дараа нь одоо юу яа? Ойлаа шамбран гэж одоо актерм сүлбийт гарсан болгоо. Тэ? Шамбран одоо яа гэхээр ялангуяа манай эрчүүд. Яг. Ялангуяа одоо бүсгүүчүүд бас сүлбийт их тохиолддог болсон байна. Шамбран гэдэг юм одоо эмчилдэг юм бид гаргасан байгаа. Тэгээ одоо шамбранг бол тийм амархан яалчгүй хагалгаанд хүмүүс орох заалттай болчихвол яваад идэг л дээ. Тий. Шамбранг бол одоо яах вэ гэхээр тийм амархан одоо эмчлэхгүй байна. Монголд дэлхийн хэмжээнд. За бид бол судалгааныхаа явцад ягаад шамбран гэдэг юм шалтгаан юу вэ? Тэрийг олж. Өөрөөр хэлбэл тэрний шалтгаан яг зэрэг одоо анусны юм кольцооч гэдэг юм анус гэдэг юм ингээд нөгөө юу н алдагдаад булчингийнх нь юм алдагдаад гараад ирчихэж тэрнээс үүдээд өрөвслөө. Тэгээ энийг маш богино хугацаанд эмчилнэ. Манай шамбран болов. За тэгээд одоо цаашид одоо юу вэ нөхөр зэрэг одоо удахгүй бид нар судалгаанд явж байна. Эмэгтэйчүүдийн өргөл бэлтгэл явж байна тий. Бөөрийн бэлтгэл явж байна. Бамбай бэлтгэл явж байна тий. Иймэрхүү одоо бэлтгэлүүдийг бид нар бол одоо бас үзэгчтэй одоо танилцуулахад таатай байгаамаа. Тэгэхээр би түрүү хэлсэнсээ санаж байна. Дотор цэвэрлэгч бэлтгэл. Энэ шинээр гарсан байгаа. Энэ бол маш чухал үүрэгтэй. Хүний дотор цэвэр ээж ижил ер нь ирүүл. Ер нь бид нар чинь ингэдэг нь шүү дээ. Одоо дотроо ингээд бохордоод байгааг мэддэггүй байхгүй юу? Өөрөөр хэлбэл эсэлтэх процесс гэдэг юм явагдаад тэр хүнд. Тэгэхээр тэр анти акцидент хийж дотор цэвэрлэх хэрэгтэй. Тэгэхээр тэр ходоод байна, нарийн бүдүүн 12 оноог эзэн гүнд ба хананд нь гэж байгаа шүү дээ бид нар. Биологийн цэвэрлэгээ хийж өгч байгаа. Ингэсээр хүн эрүүл сарвал байх нөхцөл бүрдчихэж байгаа байхгүй юу? За сэтгүүлч асуулаа ер нь энийг хэрэгжилж өтсөн үү гэх тээ. Би бол маш олон бүтээгдэхүүн хэрэгжилж өтсөн байгаа. Жишээлх юм бол би одоо хар задуу байхдаа би нойр уучгаа өвчин дусаад тий. Тэгээ ер нь бол одоо намайг эмчнэр хэлсэндээ та бол одоо найдар байхгүй 2 сарын настай гэдэг. Тэгээ би одоо өөрийгөө бол тэр би доктор хамгаалсан байсан. Тэгээ би бодож ирсэн л хэлээгүй. Би ер нь эсийн төвшөнд тий. Тимус болчихрахаа дархлаа дэмжигчээр докторийн зэрэг хамгаалчаад яхаар би одоо ингээд энэ хар залуугаараа ингээд юм байж дээ. Би өөрийгөө эмчнэ гэж бодоод тэгээд би яг нойр болчихоо бэлтгэлээ хийгээд элиг илнээж уугаад ингээд би өнөөдөр сар болох юм чинь тий. Би ингээд бас нэг гайхалтай нь надад бол би ингээд нэг өдөр ерөөсөн маш богино хугацаанд надад магадгүй тэнгэр бурхан ингээд үр өгдөг багч боддог. Нэг өдөр ингээд миний ингээд цус багцсан. Хамаг ингээд юу маань ингээд гар хол маань хөрөө тий. Тэг ингээд зүрх мөрөгтэйсээ би өөрөө гайхсан. Бас залуухан л байсан. Та нараас арай ах байсан баг. Тэгээ би тэр бас л өөрийгөө тэр яг цус шингэх бэлтгэлээ хийж явсан. Би маргааш миний цус ингээд халуун төнөө биеэр. Цусны эргэлт бүрэн явагдаж байна. Бүрэн гүйс явагдаж байгаа гэсэн үг тий. Тэгээ дараа нь би одоо 3 дахь зүйл дээр юугаар гэсэн би одоо манайхаа одоо зарим намайг мэддэг хүнсэндээ би одоо сүүжээ гэмтээгээд 2 сар ямар ч хөдөлгөөн байхгүй. Бүтэн 1 сар хагас хөдөлгөөнтэй. Бүтэн 6 сар би суг таягтай. Тийм байсан. Тэгээ би таны телевизээр ч бас суг таягтай ирсэндээ зарим хүмүүс мэдчих магадгүй гайхаад намайг. Тэгээ би яс фикчүүлэгч бэлтгэлээ хийж уусан би. Тэгээ энэ л бас л одоо нэг тийм надад өгсөн даалгаар яс фикчүүлэгчээ хийж байгаад би ямар ч асуудал байхгүй. Оргиороо идэх чинь. За сүүлийн үед бол одоо яг би юу яаж яана одоо тэр энэ нөгөө түрүү хоёулаа ярьлаа шүү дээ. Арьс чангаруулах чи ярьж байна. Магадгүй би энийг одоо зүгээр 7 хоног хэрэгжилж байгаа. 7 хоног хэлж байгаа. Зүгээр зарим хүмүүс бол надад чи юу хэрэглээд найсан чи өөртөө орж ярьж байгаа. Зүгээр гүйчэж болохыг үүсэхгүй. Би өөртөө итгэлтэй өөртөө орж байгаа. Би сарын дараа шал өөр болсон байна. Тэ? Өөрөө сэтгэж асууж би ингээд би яг энийг ингээд босод одоо лаборатори энэ тэр туршихаас гадна яг амьдаараа өөрөөр төр туршаад үзье. Тэ? Тэгжиж хүн өөртөө итгэлтэй байх хэрэгтэй байхгүй.
Өөрөө өөрийнхөө бүтээл, өөрийнхөө үр дүнг одоо мэдэрч тий. Тэгжиж хүнд ярих та тэгжиж. Илүү үр дүнтэй, илүү бодит ярих юм. Илүү бодит зүйл тий. За иймэрхүү одоо байдлаар орхоттой бэлтгэл одоо бас ард түмэндээ ийм одоо бүтээгдэхүүнийг бэлгэлж байгаа сүүлийн үед ялангуяа манай эдгээр насныхан цусаа шингэлэх, дархлаагаа дэмжих, тэг ясаа бэхжүүлэх, тэг магадгүй одоо хөгшрөлтөөс хамгаална. Та сайхан залуу 30 эдтэй байхдаа манай бүтгэл хэлбэр тэрээс илүү хөгшрөх тохиолдол зөндөө гарч байна. Итгэл үнэштэй хэрэгж чадах юм. Ахмадууд маань яаж вэ? Эрүүлж зорилгоор маш их хэрэгжилж байгаа. Энэ юу гэж монголчууд яаж вэ? Тэг нөгөө нэг эрүүл бие сарал ухаан оршно гэж үг. Эний том илэрхийлэл болж байгаа байхгүй. За тэгээд хоёулаа нэмээд ярихад ер нь одоо орхоттой бэлтгэлийн онцгой төрөөс мах яагаад орхоттой бэлтгэл гэх чим одоо ингэ гараад ирвэ. Заавал энэ гадны орнд байдаг юм хүмүүс бас асуудаг л да тийм байна. Яагаад монгол хүн тэ монгол бүтээгдэхүүн дэлхийд өнөөдөр өрсөлдөхүйц байж болдоггүй. Бид одоо өнөөдөр бол дэлхийд бүртгүүлээд явж эхэлж байна. Тэ орхоттой энэ монгол орхотойг баталгааж чадуулж байна бид нар тий. Тэгчээд бид нар яг улсаараа ч гэдэг юм уу компаниараа ч гэдэг хувь хүнээрээ бид дэлхийд өрсөлд ихтэй хандлт явж төвчих хэрэгтэй байхгүй. Нөгөө талаас яг Монголын хөрсөнд ургаж байгаа тий. Тэгээд монгол мал гэдээс ашиг гаргаж байгаа даавраас гарч байгаа. Монгол малын нэг онцлог байдаг байхгүй. Монгол мал ямар онцлогтой вэ гэхээр өөрөө хөлөөрөө яваад шимт хижилтэй мал терапи хийчих. Дээр нь яг энэ Монголын хөрсөнд нөгөө эрүүл хөрсөнд бордоог эрүүл хөрсөнд ургасан хамгийн ашигтай эм ургамлыг түгээд идчихдэг байхгүй юу? Тэ? Энэгээр бол дэлхийд хаач гарахтана. Ийм одоо даваа байдаг учраас бид бол яг энэ одоо хийж байгаа бүтээгдэхүүн дээрээ үнэхээр бид цаашид дэлхийд номер 1 байж чадна гэдэгт бол итгэлтэйгээ судалгааны ажлаа бүрдүүлж байгаа. Энэ маань ч одоо бас нөхцөл байдлаас харагдаж байгаа. Би одоо гадаадад ингээд судалгааны ажлаа хийгээд танилцуулаад байхад гадны профессор надаас нэг л асууж ирсэн л да. Таны энэ одоо гаргаад ирсэн энэ одоо практик тий? Бидний энэ гаргасан практикаас хэд дахин идэвхтэй ямар шалтгаан байна? Би бол ганцхан хариулсан. Би одоо та нар шиг энэ доктор профессор би залууд байсан л да. Доктор профессор олон жилийн түүхтэй ингэ тийм учраас би гений ба физиологийн төвшөнд хариулж чадахгүй. Чадчихсан би хариулахгүй. Хамгаалалт сумж магадгүй. Юу гэж хариулсан хэзээ танай мал энэ дотор гашаан дотор байна. Зуураад өгцөн зохимол тижээд идчихээн. Хичнээн гоё найрлагатай ч байсан заавал энэ яг нөгөө ориг байгалаараа биш байхгүй юу? Тэ? Манай мал яаж чинь хинэж оролцоогүй яваад өөрийнхөө мэдрэмжээр хамгийн шинтэй яг. Дээр нь Монголын хөрс байна штэ. Ямар ч бордоо байхгүй. Тэ? Тэгэхээр гадны улсад бол заавал бордоотойгоор дэмжижээж ургах. Энэгээр онцгой байдаг юм а гэж хэлж гайхширж байсан түүхэд би надад. Тэгээ миний хамгаалтан дээр бол намайг энэ хариулт өгсөж нэг ч профессор нэг ч доктор асуулт тавиагүй надад 100% өндөөш хамгаалж ирсэн. Тэгэхээр ер нь бол яг сайн хэлж шүү дээ. Одоо жишээлбэл нойр улчирхай болвол им гихгүйгээр нас харгалцахгүй өрөвчлөөд байгаа. Үүнээс үүдэлтэйгээр төрөл буюу одоо өвчлөл нь улам ихсээд байгаа шүү дээ. Тэгэхээр уртчлын сэргийлэх маягаар гол нь бүтээгдэхүүн хэрэгжилж болох уу гэдэг л. Болдгүй яг. Одоо шилэх юм бол хоёулаа түрүү ярилаа шүү дээ. Манай залуучууд сүүлийн үед маш хэрэгжилж байгаа. Энэ яаж яг өөрөө шилдэг уртчлын сэргийлэх зорилгоор тий? Өөрөө би хэллээ шүү дээ. Хүн хөгжрөхгүй байхад 3 үндсэн барих хэрэгтэй байхгүй юу? Цус тий? Дархлаа гэдэг маань бие хүлээд хэмжээг энэ дотор эрэхтэн зэрэг байх хэрэгтэй. Хүний ингээд дотор бол нөгөө төр хоёул татаа тэрий оксиген буюу тийм эсэлтийн процесс яваад байдаг. Тэгээ эн чинь хөгжрөх үндсэн шалтгаан болдог. Дээр нь яс ингээд хэрэгждэг байхгүй юу? Одоо бид нар ингээд ерөн залуус ихэнх ингээд заяаш шүтэн хорхоодсон араа маргаа авахулсан байгаад байна шүү дээ. Манай энэ яс бэхжүүлэгчийг залуучууд маань одоо ахмад хэрэг залуучууд маань энэ одоо цус шингэлэгч хизээч хөгжрөл цаашаа явах болно чи. Дээр нь яг хөө зэрэг би одоо түрүү ярьлаа шүү дээ энэ одоо нэг шинэ бүтээлээ те арьс татагч. Энэ бол яг хөө маш цаг үрдэнтэй. Бид нар одоо арьс татагчдын дээр юу ашиглаж байна вэ гэхээр гүний ихс гахаан ихсгээ те маш нарийн мэд ашиглаж гарч ирсэн. Энэ хүний арьсыг хязгаарч одоо юу яахгүй гэмтээхгүй. Хамгийн гол нь ямар тохиолдолд гэмтээхгүй. Тэгээд яг биологийн аргаараа арьсыг татна. Ганц арьс биш. Бас нүүрний арьс биш. Чихний ар ингээ хүзүү мүүзүү ингээ те. Тэгээд цаашаа ингээ бүх хүний арьс хөгшөрдөг байхгүй юу? Одоо бид бол дараагийн алхам бол бүх хүний арьс нь сорьулсан. Бүх одоо арьсыг хөгшрөхгүй байх одоо шийдэхээр ийм одоо асуудал бас тавьж байгаа. Одоо тэгэхээр нөгөө яг хоёулангийнх нь ярьсан мэдээж
хүмүүс яг аялал зугаалгаар явах ч гэдэм юм хөдөө орон нутгийг зорих гэж байгаа энэ үеүүдэд нэг юм ууттай чихэр авч өгөх юм уу нэг ингээхээ оронд эрүүл мэндийг бэлэглээсэ гэдэг бол асар чухал байгаа даа. Магадгүй ийм хөрхэн хайрцаг сабаглот юм чинь хайртай ээжтэй ч гэдэм эмээдээ өвөдө хамаатан сатантаас бэлэглэх боломжтой юм. Тий, одоо жишээлх юм ингээд бид нар ингээд савлцсан байгаа тий. Энэ одоо ямар одоо ялангуяа монголчууд бид нар онцлог тохирох гэсэн бид чинь үндсэндээ нүүдэлж хардсан юм. Тий. Тэгээ одоо бид нар энийг яах вэ? Ингээл одоо нэг газараа хийчихэл тэгээ уухад ямар ч төвг байхгүй. Та усаа даруулж болно, таргаараа, сүүгээрээ одоо өөрөөсөө одоо шүлсээрээ юугаар даруус асуудал байхгүй. Нэгдэг байна. Хоёрдугаар онцлог нь бид нар байна штэ. Төдөн цаг дугаараа, өдөн цаг дугаараа гэсэн юм байхгүй. Зөв. Энэ одоо монголчуудын онцлог тохир бас. Зүгээр магадгүй зарим хүмүүст миний өгөө таалагдахгүй. Бид нар ч бас заримтай их нөгөө хайнга дуу, ажил ихтэй, тэгээд нөгөө мартдаг штэ юм аа. Тэгэхэд хизээч манай библийг ууч болно. Нэг л юм хэлэхэд тухайн хоолноос хойш урагш 40-60 минут л зайтай байна. Өөрөөр таны холоо чөлөөтэй байх вэ гэсэн үг байхгүй юу? Тэгээ хожоод чөлөөтэй биш үед бол яах вэ? Бас гадагшлах боломжууд бий. Тэгэхээр манай бэлтгэмд бол түрүү хоёул ярьлаа шүү дээ. Хүн бол механик боловсруулалт хийгдэг. Энэ бол аманд. Цааш нь биологийн боловсруулалт хийгдэг эдийн төвшөнд. Тэгээ эсийн төвшөнд. Бид яг эсийн төвшөнд шууд үйлчлэх хэмжээнд энэ бүтээгдэхүүнийг гаргаж байгаа учраас үр дүн маш сайн. Маш олон хүмүүсүүд үед бол одоо надад бол одоо сэтгэлээ ярьж намайг одоо их ирч хүчтэй болгож байгаа. За маш их баярлалаа. Тэгэхээр монголчуудынхаа бас эрүүл мэндэд хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлж аваад баярлалаа танд. Шинэ өдрийн ярилцлага нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Маргаашийн шинэхэн дугаараар эргүүлсэ төр баяртай.